урьдчилан бүтээгч ой модны талаар. Ой гэж манай гаригийн биосферийн гол бүрэлдэхүүн хэсэг. Мод, модлог ургамал, давмгайлсан биологийн нэгдэл юм. Их дэлхийн оршин тогтнох хамгийн чухал хүчин зүйл болох агаар усны хүчирхэг зохицуулагч. Ой хүн төрлөختөнд амьсгалах агаар, уух ус, орон байр, амьдрах орчин, идэж тижэл, биологийн нөөц, баяр баясгалан, эрүүл мэнд, сэтгэлийн их амар амгалан гээд үргэлж өгч байдаг Бурханаас өгсөн бэлэг. Байгалийн олон зуун жил хөдөлмөрлөж бүтээсэн бүтээл, амьд сураг юм. Айн олон талын аж холбогдлыг дурдаад дуусшгүй. Нэг га ямар ч ой 1 жилд дунджаар 10 тонн органик бодисыг үйлдвэрлэн хүн төрлөختөнд өгсөөр ирсэн. Ой мод бүхий газар нь задгаа газартаа харьцуулахад 5-10%-аар агаарын чигийг нэмэгдүүлж модны төрөл зүйлээс шалтгаалan хур тундасны 15-80%-ийг тэтмээрээ барьж, гадаргын урсцыг 2-40 дахин, хөрсний чигийн ууршилтыг 4-8 дахин бууруулж, тэр хэмжээгээр үер, ус, ган, зудын эрсдлийг бууруулж байдаг байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө дэлхийн өнцөг булан бүрд өдөр ирэх тутам илэрч буй. Өнөө үед түүний гол шалтгаан болсон нүүрс төрөгчинхийг айн зүгээр л мангас шиг иддэг гэхэд хэлсдэхгүй. Нэг га гацуурн ой жилд дунджаар 33 тонн нүүрс хүчлэнхийг шингээж байдаг байна. Байгаль хүрээлэн буй орчныг бүтээгч ой модоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүргэлээ. Оюу толгой компани 2024 оны байдлаар Монгол улсад нийт 20 сая модыг тарьсан ба эдгээрээс 19 сая модтой дүүцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг хийж 1 сая 300 мянган модыг боддоор тарьж ургуулсан байна.